Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв захин бичвэр. Хичээлийн зорилго маань захин бичвэрийн ач холбогдлыг мэдээж хэрэглэх. Захин бичвэр гэж юу вэ? Захин бичвэр гэдэг нь компьютер, гар утас зэрэг захин мэргэжил ашиглаад монгол бичгээр бичгийг захин бичвэр гинэ. Захин бичвэрээ бичиж сурахын ач холбогдол гэхээр захин бичиж сурснаар захин орчинд үндэсний бичгээр харилцах боломж бүрдгээс гадна найз нөхдөд зориулан загтал бичих, дурсамж, талархлын бичиг үлдэх чадвар эзэмшин. За ямар хэрэглэгдэхүүнээр техник хэрэгслээр бичиж болох вэ гэхээр суурин компьютер, ноутбук, MacBook, лаптоп, таблет, гар утас зэрэгээр бичиж болно. За Windows үйлдвэрлэлийн системийн Vista болон 7, 8, 10, 11 хувилбарууд монгол бичгээр бичих нэмэлт тохиргоотойгоор бүтээгдсэн байдаг гэсэн үг. За тэгэхээр эдгээр фонтуудаар бас бичиж болох нэ. За захин хэрэгсэлд фонт суулгах зааврыг багш нь энэ линкийг дахиад бусад нь асинхрон хичээлийн дотор нь байршуулад өгнө. Тэрийг бас үзээд дагаад бие даах тасгалаа хийгээрэй хүүхдүүдээ. За хэрхэн яаж суулгах вэ гэхээр бидэж settings рүү ороод за time language гэдэг рүү орно. Энэ дээр add language гэдэг дээр одоо нэмж өгнө гэсэн. За энэ Монголын traditional Mongolian гэсний сонгоно. За ингээд сонгосныхоо дараа next хийгээд ингээд итгэвчнэ. За бичих аргачлал ингээд компьютертаа суулгасан хэмжээдвэл одоо яаж орж бичих вэ гэхээр за бичих аргачлал нь болохоор хуудас руугаа орно тийм ээ. За Word руугаа ороод page layout руу ороод за text direction гэсэн байгаа. Энэ хэсгээс Virtual for Mongolian гэдгийг сонгож яж одоо монгол бичгийн босоо хэлбэртэй гардаг байгаа. За үндэсний бичгийн баятын фонтын гарын байрлал энд харагдаж байна. Гарын байрлалыг дэвтэртэй тэмдэглэж аваад туршаад үзээрэй хүүхдүүдээ. За баятын фонтоор бичих арга гэхээр тусалтай үсгүүдийг одоо хэрхэн яаж бичдэг вэ? За байгаа гэх мэт үгэнд ордог энэ гээ үсгийн туслыг гаргахтаа энэ эсвэл гээ үсгийг бичсний дараа shift дээр нэмэх нь кириллийн төвчийг хамтдаа дарснаар энэ маань гарч ирдэг байгаа. За гэвтээ гадаад үсгийн Т үсгийг бичихтэй тэгвэл ДТ хэлбэрийг одоо хувирахгүй бичихын тулд бид нар тухайн үсгийн ард кирилл үсгийн П байрлал төвчөд дарж үргэлжлүүлэн бичих нь зүйтэй. За мөн гадаад үгэнд ордог дэвсгэрэлж орсон энэ үсгийн цэг мөн адилын аргаар бичигднэ гэсэн. За энд профессор гэдэг үгийг харж байна тийм ээ. За ихэнхлэг инг үсэг. За shift дээр N дарвал ихэнхлэг гарна. Жишээ нь анги гэдэг А дээр нэмээ shift N дарлаа. Тэгээд GI биччихээд одоо анги гэдэг үг маань бүтгэнэ. За гадаад үсгүүдийг бичихэд ихэнх үсэг одоо латин гарын байралтай тохирох бөгөөд за эдгээр одоо гадаад үгэнд ордог үсэг бичихэд shift овчтой тухайн үсгийг хамттан дарна. За жишээ нь одоо love гэдэг үгийг тийм ээ ингэж бичих нь байна. За ингээд тухайн одоо нэг үсгийг shiftтэй хамтаарснаар гадаад үгэнд ордог үсгүүд байна гарч ирэх нэ. За тий алгалын нөхцлүүдийг одоо хэрхэн бичих вэ гэдэг энэ үсэгтээс хүүхдүүдэд хараад аваарай. За зай агуулгүй дандаа кириллийн Е-дэр дараад V товчийг дарахаар одоо үгээс тусдаа бичдэг уу буюу ин гэсэн нөхцөл гарч ирнэ. За буюу ин гэсэн нөхцөл маань болохоор V дээр нэмэхэд N дандаа зай агуулгүй кириллийн Е-дэр дарж бичигдэх нэ. За эдгээрийг бүгдээрээ гэртээ туршиж үзээрэй хүүхдүүдээ.